За өглөөний мэндэ. Зага марцгаас нөө. За өнөөдөр 5 сарын 3-ны өдөр. Би одоо баахан гаруу гарах гэж байна. За тэгээд өглөөнийхөө сайхан цайг уучлаа. Тэгээд унтаж сайхан амарлаа. Өчигдрийн гүйлтэн дээрээс би жоохон болролттой байна. Гэтэ амар бол биш. Жоохоор энэ тэнд нөгөө бэртлүүд маань жоохон болролт өгсөн байна. За бусдаар бол онцгой сайхан байна. За өглөөнийхөө цайг уусан. За одоо бол би энэ глюкозтой усаа бол уух гэж байна. За энэ ус маань яадаг вэ гэхээр бидний одоо сахарын хэмжээ, за дээрэс нь бидний энерги, баланс одоо тий. За бусад зүйлсүүдийг бол ингэж нөхөж өгдөг юм ус байгаа. Одоо тэмцээнд орж байгаа хүмүүс бол тэмцээний өмнө одоо глюкоз хийлгэх тийм юм байдаг шүү дээ, гүйлтийн тэмцээн. За тэгвэл миний хувьд энэ удаадаа яаж байгаа гэхээр глюкоз усаа ууж байгаа. Тэгээд хөлсөөрөө алдж байгаа тэр маш их зүйлсүүдийг нөхөх. За одоо бусад зүйлсээр бол аюул сайн нөлөөлдөг. За би өчигдөр бол тэмцээний өмнө уусан, тэмцээнийхаа дараа бас уугаад явсаар байгаа ирсэн. Тэгээд одоо бол тэмцээнийхээс өмнө уун. Тэгээд тэмцээнийхаа дараа бас уун. Энэ бол маш сайн шингэнийг нөхч өгдөг байгаа. За тэгээд тийм байна. Хэдүүлээ баахан гадар очиод болцгаая. За тэтгэлийн замаар хүүгээд хэлсэн байна. Чичт маань бид нар нэлийн шишиг ингэж жоохон шорон замаар явж байна. Тэнд бол тэмчтэд 100 км-ийн тавьчдаг хүүгээд хэлсэн байна. За тэгээд тэгэхгүй. Бид нар хараа. За ийж байна. Амар шорон замаар машин ортлын төлөв хараа. Нээлттэй ажиллагаа. Гамба тэнийг үрч байна. Гамба. Юу гэмээр гамба тэнийг үрч байна. Замун шоутэйч компани хамтлагаас өнөөдөр тэгээд ерөнхийдөө нөгөө маш олон компани хамтлагаас тамирчид ирсэн байгаа. Яагаад тэгэхээр улсын аврах учраас. За өндөр гарцаас уяа тэнийг үрч байна. Монголын хөтөлбөр баримтууд 100 км-ийнх нь бол гарцсан. Одоо цаасан ийхүү сабиг баталж гаргаж байна. Баяр сая. Замун нийт клубийн хамтлагыг өргөж байна. За. Өчигдөр Эрдэнэтэд яваад өнөөдөр бахана. Амжилт найзаа. Яод эргэлт байгаа шүү дээ. Энэ дээр эргэлтэндээ унваа. Эргэлтэндээ унваа гинэ. Огцон эргэлт байгаа гинэ. Ne?
Хоёр адилхан явдیں۔ Би сэрэгцэн үү тэгээд. Энд яваад ирээ сэрэгцэн үү. Харин тийм. Гайгүй яг өнөөдөр үзэхээс. Амжилт хаа. Тийм үү. За 50 төгч. Оо за амжилт. За. Дуслаа. Ямар ч өчтөрийнхийг бодвол өнөөдөр ядрал амар их байлаа. Баруун талын ой маань угаасаа ер нь жоох ачаал аваад байсан. Тэгээд 10 км гараад маш одоо ачаал ирээд зангирчих гад болохгүй. Ямар ч гэсэн харагдаж гүйсээр байгаад 1 цаг 40-т орж ирлээ. За ингээд тамирчид гараандаа гарсаар 100 км хүн бол явж байгаа. Бөөхөнүүд явж гин 50 км явж гин. За 21 хүн ер нь бол яваад одоо заримуд нь бариндаа орж ирээгүй араараас явцгааж гин. 10 км-ийн бөөхөнүүд явж гин. За тэгээд өсвий 1500 гүйлтүүд нь бас явж гин. 5000 10,000 явж гин. Энд чинь нөгөө чип хэмжиж байгаа учраас энэ нотгшоо болохгүй. Яг гүгч аваад хэмжижтэй байгаа. Тэр харагдаж байгаа юм чи асар. Тэгээд тэрний цаана тамирчид байлж байгаа. За тэгээд юм байна да. За надад батлуулж юм. Батчиг батсан байна. Арчурги мөнгөч тэрний ноёд. За шин. Арчиг жавын тарсан. Тэр дөрөв мөнгө. За 21 км. Өнөөдөр 1 цаг 40 минуттай дууслаа. Тэгээд фейс маань 4:47-тай. За ямар ч гэсэн өөрийгөө сорж 2 өдөр дараалан 21 км-т гүйж үзлээ. Энэ бол миний анхны 2 өдрийн хүнд марафонууд байлаа. Хагас марафон. Өөрийгөө сорж өөрийгөө ялж
бие организм энэ хэмжээнд дархлаатай болох гэж ер нь бол зорьсон. Тэгээд эннийхээ ачаар ямар ч гэсэн одоо өөрийгөө ялж чадсан да. Туйлын их баяртай байна. Тэгээд намайг одоо Эрдэнэт марафон болоод Баганга марафонд ороход замд гүйж яхад гүүхээс өмнө маш их дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Сошиалоор дагдаг шавнар маань, найзууд маань, танилуд маань, ах эгч нар маань тэгээд таарахаараа бүгдээрээ гоё амжилт мундаг шүү гэсэн сайхан үгсээр урам хайрлаж байсанд нь талархаж байна. Тэгээд спорт гэдэг бол өөрөө маш одоо төсвөр хатуужил, сахилга бат одоо тууштай байдлын нийлбэр. Тэгээд энэ дээр мэдээж мэдлэг гэдэг зүйл маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Бие хэрхэн нөхөн сэргээх, амралтаа хэрхэн зохицуулах ч байт юм уу. Тийм асуудлууд бол их байдаг. Тэгээ өнөөдөр ямар ч гэсэн 5 сарын 3-ны өдөр Баганга марафон буюу Багангаан улсын аврах дээр ирээд зайгаа дуусглаа. Үнэхээр их талархалтай байна. Тэгээ дараагийн бичлэг дараагийн тэмцээн уралдаануудаар уулзцгаая. Тэгээ намайг үнэхээр дэмжиж байгаа бол манайхан гоё subscribe дараад тэгээ гоё дэмжээд лайк дараад комент бичээд гоё үлдээгээрэй. Тэгээ та нарын энэ жижигхэн лайк одоо жижигхэн комент ч үт юм уу те нэг сэтгэлээсээ хэлж байгаа үг болгон чин хурцлж хүч оруулж дараагийн алхмаа хийж урагшлахад одоо тос нэмэр болтыг шүү. Тэгээд одооноос ахуулаад өөрийнхөө чадах мэдих зүйлүүдээ туршлагаа, алдаа оноогоо, мэдлэгээ бүх зүйлээ өөрийнхөө YouTube хуудасаар дамжуулаад та бүхэндээ өдөр болгон шахуу хүргэж явахыг хичээнэ. Тэгээд та нар маань маш сайхан дэмжиж өгөөрэй. Тэгээд лайка дараад, subscribe дараарай. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.